Дараачийн мэдээллийг хүргэе. Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Уг асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5% нь ерөнхий сайдыг огцруулахыг дэмжлээ. Ингэснээр шинжлэлийн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгаа юм а. За энэ оны 10 дугаар сарын 16-ны өдөр улсын хурлын нэр бүхий 28 гишүүн ерөнхий сайд алтан үеийг огцруулах саналыг улсын хурлд өргөн барьсан. Өнгөрсөн хугацаанд энэ асуудлыг төрийн байгуулалтын байнгын орооны хуралдаанаар хилцгээс шударгаас эвслийн бүлэг 1 удаа, ардчилсан намын бүлэг мөн 1 удаа завсарлага авсан. Харин өнөөдөр завсарлагын хугацаа дууссан тул төрийн байгуулалтын байнгын ороо хуралдаж улмаар байнгын орооны гишүүдийн олон буюу хуралдаанд оролцсон 17 гишүүний 11 нь ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлжлээ. Сая байнгын орон дээр санал өгсөний дараа олон хүн баярлалаа, олон хүн гомдлоо гэж утсаар ярих юм. Би хэн нэгнийг гомдоох гэж эсвэл хэн нэгнийг баярлуулах гэж санал өгөөгүй. Энэ бол цэвэр улс төрчийн миний шийдэл. Би энэ шийдвэрийг гаргах гэж бас дотроо их олон бодсон, олон хүнтэй уулзсан. Энийн үр дагавар юу вэ болох уу гэдгийг бас их дотроо бодож өөрийгөө зовоос надад бусд шиг намаа дагах ч юм уу, фракцаа дагах, эсвэл бүлгээ дагах одоо ийм хялбархнаар шийдэж байгаа олон хүмүүс байгаа. Надад бол тийм дагалт байгаагүй учраас энэ сонголтыг хийхэд маш хүнд байсан. Тэгээ ер нь бол явж яг үнэндээ асуудлыг хэн шийдэх вэ? Арчилсан нам шийднэ. Арчилсан нам унгай гэвэл алтан үеийг сайд огцрон, арчилсан нам огцруулахгүй гэвэл огцруулахгүй. Муухай харагдаж байна. Бид өөрсдийнхөө төрсөнгээрээ муухай харагдуулж байна. Мөн дээр нь зарим талаар бид ардчлалын үнд зүйлсээс бохрох зүйлийг маш их хийж байна. Энэ хүндээ би маш их харамсаж байгаа. Засгийн газрын мөрөө хөтөлбөрийн биелэлийг бидэнд яриаггүй шүү дээ. Өнөөгийн эдийн засгийн байдлыг бидэнд яриаггүй шүү дээ. Маш тодорхой юм бидэнд ярьж байгаа. Монгол Улс ерөнхий сайдын өөрт нь холбогдолтой хариуцах ёстой ёсцын асуудлыг, төрийн хариуцлагын асуудлыг ярьж байгаа шүү дээ. Ерөнхий сайдыг огцруулах тодорхой үндслүүд байгаа. Ерөнхий сайдын хууль бус үйлдэл хэрээс хэтэрсэн. Хууль бус гэрээ хэлцэл тоогоо алдсан. Гаргасан шийдвэр болгоно үндсэндээ хууль бус байгаа. Дэцтэр очисон шийдвэр болгоно үндсэндээ бүгдээрээ унж байгаа. Хоёрдугаар эдийн засгийн холбоотой олон үндэслэл байна. Өнөөдөр Монгол Улсын валютын нөөц үндсэндээ дууссан. Валютын ханшаа Монгол Улс алдаа дуусч байгаа. Энэ засгийн газрын эдийн засгийн алдаатай бодлоготой шууд холбоотой гэж би үзэж байгаа. Дор дороо хариуцж байгаа ажлаа өөрсдөө юмэр байна. Ирэх барилцж байгаа ардчилсан намч байгаа, манай намч байна, шударгаас эвсэлж байна. Засагт нь хамт ороогүй юм шиг, хамтраагүй юм шиг энэ нөгөө улс төрийн наад захын соёлоо ойлгохгүй, өөрсдөө хамтарч ажиллаа ихтэй гэдгийг ойлгохгүй, нэг хин олон хин цөөнхин гэдэг юм ойлгохгүй болчиход байгаа байхгүй. За ерөнхий сайд алтан үеийг нь улсын хурд хамгийн олон судалтай ардчилсан намыг төлөөлөн шударгаас эвслийн нэг тал болох Монгол Ардын хувьсгалт намын даргатай 15 зүйл бүхий хамтран ажиллах гэрээг 2024 он хүртэл хүчинтэй байхаар гэрээ байгуулсан Монгол Улсын үндсэн хууль холбогдох бус хуулиудыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа юм а. Арчлалын их амин сүнсийн шударга сонгуульд байж сонгуулийн үр дүн гагцхүү шударга сонгуулиар шийдэгддэг байтал сонгуулийн тойрог тохиролцох нэрийн дор арчилсан намын нэрийн өмнөөс Монгол Ардын хувьсгалт намын дарга энх хоёрын өмнө үүрэг хүлээх замаар гэрээ байгуулсан сонгогчдыг үл хүндэтгсэн арчлалын үнэт зүйлийг үгүй хийсэн үндсэн хууль зөрчсөн улс төрийн ёс зүйн үйлдэл боллоо гэж үзэж байгаа маа. Нэг миний эмзэглэж авч байгаа юм зүйлийг өгөхээр энэ 20 хэдэн жилийн хугацаанд энэ засгийн газрын байнгын докторгүй байдал нь энэ улс орны хөгжилд маш их том садаа болж байгаа маа. Энэ ч гэсэн өнөөдөр ингэж үргэлжлүүлж байгаад би маш харамсаж байгаа. Энд яг шуудхан хэлэхэд нам гэхээс илүү энэ төр засгийн эрх мэдэлд байгаа олигархчсан хэвшинжтэй нам хэлсэл харгалзахгүйгээр хоорондоо ховлддог, эндээс болоод өөрсдийнхөө үзэл бодол докторгүй байдаг энэ нөхцөл үүсээд байгаа нь энэ улс орны хувьд сайн сөргөөр нөлөөлж байгаа. Асуудлыг тавьсан ардын намыг бол ямар нэгэн байдлаар бол буруутгахгүй байна. Засгийн газар огцрохгүй нь бол арчилсан намтай хамтарч байгаа шударгаас эвсэл, иргэний зэрэг ноо нам, бие дагчдаас бол хамааралтай.
Энэ асуудлыг бол үнэхээр асуудал байна гэж үзэж байгаа бол улсын хурлд оруулж ирж конопор шийддэг энэ зарчмаасаа бид нар бол татгалзах байсан юм аа. Конопор шийдсэн болгоны дараа энэ ардчлалын хамгийн амин сүнс болсон институт болох нам бол дандаа хагарч ирсэн. Энэ нөрөө дараагийн засгийн газар, дараагийн төрийн байгууллагуудыг байгуулахад маш их хэмжээний хүндрэлүүдийг бол бий болгодог. Миний бодлоор бол энэ олон ард түмний итгэл авсан намаар нь ачааг нүүрүүлээл тэгэл дүнгийн тавхин дээр байсан баг. Тэрнээс биш одоо эргээд дараа нь хэрвээ огцорчдөг юм бол олон түмний нэр барайл, хямрал яриад, хамтрыгээл, манантыгээл ингэж шогтов. Гишүүд саналаа хэлсний дараа ерөнхий сайд Алтай үеийг үг хэлсэн. Тэрээр хэлсэн үгэндээ өнгөрсөн 2 жил гаруй хугацаанд шинжилгээний засгийн газар өмнөх засгийн газруудын үед тавьсан 2 их 80 гаруй төгрөгийн өр төлж барагдуулсан. 2016 он гэхэд бүх аймгийг нийслэлтэй хатуу хүчтэй авцаамаар холбох ажлыг амжилттай хэрэгжүүлж, импортыг орлох, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр бодлогын томоохон эргэлт гарсан гэдгийг онцолсон. Мөн Монгол улс төржиж, намжирхаж биш нийтлэг том эрх ашигынхаа төлөө нэгдэж ажиллаж чадвал илүү хурдтай хөгжинө гэдгийг тодтогсон юм. Би өнгөрсөн 2 жилийн хугацаанд